Арчилсан намын шатны намын хорооны дарга үндэсний бодлогын зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуул 4-р сарын 2-нд болно. Саяны үндсэн дүрм дээр бид хамгийн гол зорилго маань арчилсан нам хаалгаа нэхэр хийж өгсөн. 76 эмэгтэй, 76 залуучууд. Залуучуудад бид ерөөсөө хаалгаа нэхгүй байсан. Залуучууд тэр их мөнгөтэй энэ амьдрал байр суурь олчихсон хүмүүстэй өрсөлдөж гарах хэрэгтэй болдог байсан. Тийм учраас бид нар залуучууд сая хаалгаа нээгээд эмэгтэйчүүд хаалгаа нээлээгээд бүх дүрмийг ингэж бодож хийсэн. Гэтэл өнөөдөр буцаагаад энэ удирдлагууд нь засвар хийгээд дүрмдээ тэгээд хилцээгүй асуудлуудыг хилцсэн болгоод ингээд сая хаалгаа хаачлаа. Тийм учраас бид энэ намын албан тушаалуудыг урд өмнө байгаагүй өндөр хэмжээгээр үнэлж ингэж өндөр босго тавьж зөвхөн мөнгөтэй хүмүүсийг уриалан дуудаж энэ мөнгөгүй бол одоо намын сонгуульд орж болдоггүй, мөнгөтэй бол заавал орох ёстой гэдэг ийм одоо хатуу шаардлага тавьж байгааг бол эсэргүүцэж байгаа юм. Шатны намын хорооны даргад нэр дэвшигчид өнөөдөр 16 цагаас өмнө хураамж дэнчингээ төлөх ёстой юм. Тухайлбал нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигч 90 сая төгрөгийн дэнчин хураамж төлөх ёстой ажээ. Бид нар дүрм суулгаснаар бол хэдэн хүн дэвшив, тэр дэвшсэн хүмүүст нь гарч байгаа зардлыг нь хувааж тавихаар ингэж оруулсан. Тэгсэн чинь одоо нийслэлийн намын дарга гэхэд 90 сая. Гэтэл нийслэл даяар 2 хүн дэвшихэд 180 сая төгрөгийн зардал гарахгүй. Сайн бол 30 саяын зардал гарна. Бусад мөнгийг нь ягч байгаа нь тодорхойгүй учраас бид нар шилэн данстай болооч гэж байгаа. Энэ нь арчилсан намын шинчилсэн дүрмийг зөрчсөн төдийгүй нэр дэвшигчдэд цензур тавьж байна гэж арчилсан намын жирийн гишүүд үзэж байна. Монгол улс бол мөнгөөр бүх асуудлыг шийддэг ийм улс болох юм байна. Хоёрдугаар арчилсан нам хэрвээ төрийн толгойд гарч ирэх юм бол хуулийг уландаа гიშиж чаддаг тийм нам гарч ирэх юм байна гэсэн аюул байгаа. Үнэхээр арчилсан нам хаанаас дарга зэрэгээ сонгоод байна гэдэг асуудал гарах нь. Зүгээр л томдоо явж байна. Хаасайгүй. Тэгэхээр тэр томилж байгаа хүмүүс нь арчилсан намын нүүр царай болж харагдах нь үгүй юу? 2020 онд ардын нам ямар сурталчилгаа хийхийг одоо би бараг тодорхой хэлж чадна. Харин энэ талаар арчилсан намын хууль дүрмийн газрын дарга Батхуйг ингэж тайлбарллаа. Хураамж өнөөдөр нийслэл маань хэдэн хүн амтай билээ тийм ээ. Өнөөдөр Монгол улсын хүн амын бараг 50 орчим бол Улаанбаатар хотод амьдран сууж байна. Ингээд энэ одоо сонгуулийн зохион байгуулах зардал, сурталчилгаа одоо бүх зарлууд ороод энэ бол дотоод сонгуулийн хорооноос бол тогтоосон одоо хураамж юм байна. Тэгэхээр энэ одоо асуудлаар бол манай дотоод сонгуулийн хорооны сая хуралдаанд байр суурь илэрхийлсэн. Энэ одоо асуудлыг бас үндсэн дүрмээр бол хариу өгөх ёстой байж байгаа. Тэгэхээр удахгүй бол тодорхой бол. Тэгэхээр арчилсан нам өнөөдөр юу болоо хувирчив? Өчигдрийн шинжилгээний төлөө бүтэн 2 сар дүрмээр суусан бид нар эцсийн хэн болж хувирж байгаа юм бэ гэдгийг бид нар гайхаад байна. Тийм учраас энэ дүрмийн шинжилгээж энэ дүрмийг хийсэн хүмүүс эцэстээ хэлэхэд энэ дүрм болвол бидний хийсэн дүрм биш болоо хувирчээд байна. Хамгийн гол заалтууд байхгүй. Дотоод сонгуулийн хороог одоо их хурлаа сая байгуулсан. Гэхдээ дотоод сонгуулийн хороонд ийм татвар хураамж тогтоох эрх нь байхгүй. Татвар хураамжийг үндэсний бодлогын хороогоор тогтооно гэж заачсан байна. Одоо арчилсан намын албан тушаалыг үнэлгээж өгсөн. Ардын намын хэрэгжүүлээд байгаа энэ 60 тэрбумын схемийг арчилсан нам дотор гоц халдварт өвчин мэт авчирсан. Ийм одоо буруу жишг гэж бид нар үзэж байгаа. Одоогийн энэ дотоод сонгуул зарлаад байгаа энэ үйл явдал маань дүрмгүй тоглолт болоод байна. Яагаад гэвэл ийм их хэмжээний мөнгийг жил болгоно төлөөд дээрээс нь өрсөлдөхөөр дахиж мөнгө гаргах болоо залуучууд, эмэгтэйчүүдийн хувьд маш хүнд. Тэгэхээр одоо үндсэндээ арчилсан нам бол мөнгөтэй хүн орно. Бусд нь бол конопчд байна гэсэн ийм л зарчим руу орчлоо. Одоо эмэгтэй намын гишүүдээс тавьж байгаа нэг гол шаардлага бол намын үйл ажиллагааг даруухан зохион байгуулж сураач гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. Харин ерөнхийлөгчийн сонгуульд бол арчилсан нам ямар ч мөнгөгүй орох юм байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуульд ардын намыг ялуулах бэлтгэлийг нь хийж байгаа юм биш үү гэж бид хардж байгаа.